Хайцгаа сайн мэцгаана уу? Үзэгчтэйгээ уулзаагүй маш утсан байна. Ингээ эргэн ирэлт ирлээ. Өнөөдөр би аймаа гэд манай найз хүн байгаа. Шивэдэд бас амьдардаг олон жил болж байгаа. Бид хэд ч юм бол өстой 90 дээл дуудуугаа алцал ирсэн дээ 2010 11 он гэл. За манай үзэгчтэй нэрээ сонин сайхан юу вэ? Би ерөөхдөө ингээд нэг жоохон ингийн өнөөдөр найз охиндоо ирсэн. Бид хоёрыг цаашдаас нэг ботсон юм байгаа. Найз охиндоо ингээд зочлоод ирсэн байж. Манай найз охин бол одоо энэ оттой болтол юм амьд гацур гэсэн тийм нэрээ тэр хоёул ярьж хаад энэ гоё өндөр бараг гэтмэл 3 4 метр гэлөө. Арай уулын таацсан дөрөв гэсэн чи арай л үрсэн. Гэсэн тийм гэсэнс манайхан нэрээ бараг цагаан хүртэл уусаа гацууртаа байдаг штэ. Би тэгээ нөгөө аймаг нөгөө сарын 17 авах хэрэгтэй юм л. 13-нд ч лөө. Бас нэг сарын тийм үү? 3 өдөр аль шивэдийнхаа шивэд өөрсдөө мэдхгүй юм дэрийг. Нэг сарын 15 билүү 10 нэдэнд. Бас тийм өдөр асайна тий. Одоо ч нөгөө нэг гоё нөгөө нэг энэ ногоо юмнууд хайдаг юм. Одоо ер нь амар эхлээл нөгөө юмнууд хаяад. Ингэж янзалж манцлах уу ер нь? Энд чинь амар хуслана. Өдөр алга доотлол нь хуслана. Тэр доотлолт нь юу байгаад тийшээ усыг яг л нэг том цэцэг шиг л юм биш үү тий. Тэгээ доошоо тэрийг хийгээд одоо нөгөө нэг миний эм гончлаа манай. Эс нэг юм болж байгаа. Чин эм зүгэд өгдөө. Юу нэ царай зөх дуртай ядчих хат. Юу лээ. Ногоо нэг юу дүүлээ нөгөө энэ одоо идрич үгдээ. Хүчрийнх нь нөгөө юмуд унаад ер нь унаал ирэхээр өөр нь хугацаанд болчихоо гэсэн. Гэтэ яг шивэдэд болохоор өөртөө одоо яг 1 сарын 13-15-ны Есүс ирдэгчлэн нэг тиймэрхүү өстэй бас ярьд юм лээ. Би бол бас мэддэггүйсэн. Гиснээс нэрээ энэ одоо энэ шивэдүүд ч ер нь одоо жишээлбэл одоо Canel Buller гэдэг одоо cinnamon ball иддэг өдөр байж гин. Одоо эдний нөгөө уламжлалт meat balls иддэг өдөр гэж бас байна. Дээрэс нь одоо тэр нөгөө нэг пицца 1 сарын 1-нд бас иддэг тий. Яг тэр шиг ингээд нэг янз янзын одоо team иддэг өдрүүд энэ төр гэсэн нэг тийм уламжлалт байд юм бэлээ шивэдэд. Бид нар ч яг нэг тэрийг нэг амар дагдаг. Манай аймаа бол аягүй дагдаг юм шиг байна. Биш нэг мэдгүй юу? Нэг одоо яадаг. Ерөнхийн юмудаа нэг байна. Тэгээ бол нэг амар нөгөө нэг яг тексттэй гэсэн байхгүй. Тэгэл бид нар чинь тэгэл хүний нутагт байгаа ч гэсэн өөртөө би бол одоо байнга л гэртээ Монгол хоол хийж идэнэ. Одоо энэ шивэдэд болж байгаа юмнуудыг гэр мөрийнхэнтэйгээ Монгол яхлаа. Хөө наа чин тэгсэн биш, ингэсэн биш тэгээ надад сонирн болгоо. Би бол нөгөөдхийг мэдэхгүй байгаа байхгүй. Би бол Монгол юм үзэх гээд идэг. Яг гоо шивэд юм үзэн л тээ. За тэр яг тэ тулчих уу? Энийг харацууд юм уу ер нь? Шинэ юуны хунгаанд хараа штэ. Ямар хундаг байна. Ямар гой хундаг бай тээ. Гэсэн шинжлэх мэдлэгээ. За. Баярлаа. Яа гоё. За шинэ оны мэн бүгдээрэнд нь одоо 2026 онд ад жаргалтай эрүүлэг хамгийн гол нь өстө нэрээ өвчин зоолонгүй эрүүлэг одоо айх аюулгүй те амгалан 50 байна гэдэг чинь бол хамгийн чухал юм байна. Батлуурс амар 50 амьдрал эрүүл саруулах шиг юм. Дэлхийн нийт дээр ч одоо юу ч болоо. Тэр яг ямар ч лсэн бүгдээрэнд нь шинэ оны минь 2026 онд алаад өгнө гэсэн бол нэрээ үнэхээр яг одоо өнөөдрөөс эхлээрээ алаад өгөөрэй. Маш олон зорилтууд тавьсан байлгүй төлөвлөгөө бас байгаа илгүй байхгүй гэж. Ирсэн баярлалаа. Найзтай бас баярлалаа. Миний бас эргэн ирэлтийн анхны зочин болж байгаад амар маш их баярлалаа. Бас нөгөө ярьсан ярианыхаа за яг дараа нь аль уугаат хэлээд. Зоолоо шүү гэж. Нөө барилдахасаа таарсан гэдэг шүү. Гоё хөргчөндөөс цай замдаа нөгөө хүүтэн гадаа чинь метронд авч явчихсан. Тэгэл гадаа чинь барыг хөлдөгч байгаа юм чинь. Хүүтэн мэн тэ өнөөдөр арай хөтөмс үгүй юу? Өнөөдөр арайгаагүйсэн. Арай харцсангүй хүүтэн байна. Чи ер нь 1-2 градусын тийм юу мэдэрдэггүй юм. Би ойрж үзтгүй юу. Найз нь хөлөө гимтэж зүгээр гэртэл байгаа даа штэ. Тийм штэ. Манай найз нь хөлөө гимтсэн. Гэснээс нэрээ одоо ойр цан сайхан юу вэ? Нэр хөл мөлөнд ажил төрлөختөө явах гэж байна уу яаж? Ажил авахгүй. Ажил хийхгүй байгаа. Гэртэл л хийж байгаа. Тийм үү. Сайн сайхан юуж авахгүй. Энэ одоо юм одоо юу ярих вэ? Юм асуухаар сайн сайхан юмгүй. Оны төлөвлөгөө энэ шинэ оны төлөвлөгөө юу вэ? Оны төлөвлөгөөс гаргаагүй. Дараагийн уулзалтнаар чинь гаргацсан байж юм шүү. Би юмаа жоохон бодчоод эхэлгүй хоёрлаа. Үгүй санаанд хөвөлч юм асуухаар ямар эвгүй юм бэ те? Аюу ганц хариулт өгөөл те. Нэрийн найз нь саяны жил нөгөө бараг хон чинь 2 сар гарan болчлаа хөдөг юм те. Нэг тийм юутай байгаагүй. Настарч байсан үү нэг тийм амар нөгөө юм хийн гэсэн ингэж хийгсэн байхгүй болно.
эрүүл сарвал байх шиг сайхан маалга. Энэ хөл бид чи яг биеийн нөгөө толгойр ихтэн болохоор энэ амар зовлонтой юм шүү дээ. Амар удаа идэглээ. Тэгээ одоо миний боц юм ерөөсөө эрүүл ах шиг сайхан байхгүй, эрүүл аваад бүх юм болт юм байна даа гэж бодоол байж гин. Юу н болгоомжтой юм. Гэтэ яг үе тэгээд ойлаа. Бид нар чинь тэгээд нөгөө чи тэр нь асуул тоо гэдэг дээр нь юу гэж боддөг вэ? Асуул нас эцтэй. Ер нь бол бид нар алсараа л энэ хөвшөлтөд явагдаад байгаа шүү дээ. Хүн гэхдээ яг одоо бие хөдөлгөөд одоо эрүүл холлоод ч гэдэг юм уу. Ер нь чамд тийм өдөр тутмын амьдралын тийм юу баримталтай зарчим гэж байдгүй ер нь. Би болохоор нэг хөвшөрхөөс айдгүй. Тэгээ сайн нөгөө хөл мөл жоох ингэж ирсэн чинь хүн амар боддtiin байна. Ер нь эрүүл мэнд тавиуч чухал юм байна. Ер нь яг тэгж бодож ихэлсэн. Гэхдээ надад яг баримтлал юм бол сэтгэлийн амар амгалан байхаар ер нь хүний бие чинь эрүүлээд юм лээ. Бид нөгөө нэг энд чинь хүмүүс амар стресс гэж ярьдаг шүү. Бид нар чинь залгаахтаа нэг тэгж тоодгүй. Одоо болохоор ер нь стресс гэдэг юмыг бид нэр юу гэж тодорхойлох юм гэхээр хүн ер нь амьдралдаа ер нь зөв амьдралыг хэмнэлтэй. Унтах цагтаа унтдаг, босох цагтаа босчдаг, хийх ёстой юм хийчдэг. Ямар ч нөө сэтгэлийн зовиод байхгүй өөр ширгүүтэй өвчин зовлонгоор яг байх ёстой юм хийгээл явж байгаа чинь л яг сайхан жинхэнэ зөв амьдарч байгаа юм аа байхгүй. Боолж уул хажуунаас амар гоё уурхад өдрөлгөн тасглаа. Тийм гоё тасглаа хий чинь дуртай хобби бол тэрээ хөгжүүл чинь. Тэр чинь л ингээд ер нь амьдралын зөв хэмнэл түүнээс амар. Яг нь зарим хүмүүс чинь гоё сонирхлоороо тий фитнес юм яагаад тэрнийхээ дагуу уралдаан юм тэр бас бүр гоё одоо сонирхлоо хөгжүүлж өдөр тутмын мэдрийн их хэмнэх юм бол надад бол яг өдөр тутмын гоё хийх ёстой юм хий чинь өөр хөвгтэй харчин тий ань ижилтэй сайхан харьцаатай эрүүл сарвал харьцаатай хэрүүл уруулгүй явах зөөр ажилтай ногц ажлаа хийчдэг шүү. Тэгэл тэр чинь яг сэтгэл ямар. Тэр яг түүнээс яг нөгөө хүмүүс чинь ингэж амжилт заавал амжилт гарах. Заавал нэг амар их ингээл бөө ингээл нэг төлөвлөгөө байгаал. Тийм тэгэл төлөвлөгөө нь болохгүй болохоор сэтгэл юм дээ шүү дээ. Ер нь бол хамгийн ер нь миний одоо сүүлийн үед ажиллаад байгаа юм та нарт бас үзэгчтэй хэлэхэд хүн ингээд хит их юм ингээд өөртөө зориг тавиал. Тэгэл нөгөөтөндөө хүрч чадахгүй дэ амар депресстэй л. Тэр чинь ингээл яшиг зүгээр нөгөө юугаараа явах нь бас хайшин. Ерөнхийдөө бол нөгөө зорилгоо бол тань ер нь ингэчүүл бас би бол ерөнхийдөө бол энэ ондоо бол ерөнхийдөө зорилгоо ер нь биелүүлчих юм бэ шүү гэсэн нэг тийм одоо нэг цаад нэг бодолтой л байна уу гэхээс нэг за одоо ингэ тэгнэ мэдээж юм болгон бүтэхгүй штэ угаасаа бүгд бүтэн гэж байхгүй штэ хүний амьдрал. Тэгэхээр чи нөгөөтг нь бүтэхгүй болонгод өстө нэрээ би ямар мяа юм бэ би яагаад гологдчихв ч гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар юунаас олдох мэдгүй л зөндөө олон проблем хүний амьдрал байгаа штэ тий. Чи нэг юм анзаарч надаа ер нь ганцхан монголчууд гэхгүй ер нь гадаадууд амар хэм нөгөө нэг контент хийгээл амар юм л одоо юу гэдэг чи яг одоо битэр шингээл юу чи. Гэхдээ яг битэр бол мөнгө олъё биш. Яг сонирхлоороо. Би бол яг тийм сонирхлоороо олон ч ярих хоббиор яажсэн. Гэхдээ яг тэр нь нөгөө нэг хүмүүс мэдээлэл өгдөг тийм өөрийнхөө сонирхлыг гоё олон түмэнд түгээж гоё ашиг тустай тийм байгаа. Тэрнгээр бас нөгөө нэг гоё жижигэн хөрхөн орлого олдог бас тийм байж болж байна. Түүнээс яг нөгөө одоо хөгжүүлээд явбал мэдээж ч тэр том одоо түүнээс заримдаа нөгөө найз нөхдөд ёо хүн болгоо юм чинь би л бараг дутаад юм шиг үгүй шүү дээ. Бити тэгж бодоорой бас тий. Зүгээр гэртээ сайхан хүүхдээ хараад төрсөн ээж тий нэрээ хүүхдээ гэртээ гоё хүүхдээ хараад яг жирийн зүгээр л байх хэрэгтэй юм хийгээд хүүх хэвээр өөрийг хариуцлага тэр чинь ч гэсэн амжилт ахгүй. Тэр чинь ч гэсэн амжилт шүү дээ. Яг үнэ амар нөгөө тийм нэр манай аймаа өөрөө сувгтай би доор ингээд оруулж аймынхаа сувгийг дагаараа сувгийг хийгээрээ манайхаа юу гэсэн бэ subscribe гэдэг нөө залбар шүү дээ. Subscribe нэрээ сувгтай л гэж. Сувгтай манай сайхан бас сэтгэл зүйн талаар бас аюу сонирхолтой бичлэг оруулсан билээ. Та хэд маань бас дагаарай сонирхолж ивэл бас үзээд те санал бодлоо комент хэсэгтээ бичээрэй. За тэгээд зориг гэнтэр гэснээс нэр энэ ондоо ерөнхийдөө нэг хүнд нэг юу байдаг штэ одоо жишээлбэл за энэ онд би нэг жоохон нэг ингэчүүл өмнөх одоо оныхаа юмыг ядаж нэг жоохон ингэ левел чих юм болов гэсэн нэг тийм юм байгаа юу чамд энэ өөрт чинь төлөвлөгөө нэцэн байгаа заа. За одоо тэрийг бүгдийг ярихгүй л дээ. Зөв дух жижигхэн нэг нуугдах байхгүй те. Найз сая ер нь бол бид идэж чад энд амьдраад хөрх хугацаа болсон. Яг хүн чи хэр удаж ийн гэж асуухгүй л яг өөрт нөгөө нэг хичнээн удаан амьдрсан мэддэггүй шүү дээ. Цаг хугацаа амар хурдан өнгөрчдөг. Чам тийг санагддаг. Чи ингээл үүд чи хүнтэй танилцаад нэрээ шивэ дээр хэр удаж ийн гэхээр нэр 10 жил болсон юм шиг. Тэр 10 жил надад 10 жил болсон юм санагддаггүй. Амар хурдан өнгөрсөн. Тэгээд одоо би бол яг бодохдоо нуурд нь чи за хүүхдээ том болгочоод за гэл дандаа нөө хоошин тавьдчихсан. Одоо би ерөөсөө тэхгүйгээр өөр хаяг юм баг багаар
хэрэгжүүлж эхлэгээд хөл мөлөг гэмтээ цаг нь яг болж байгаа юм шиг амар зөв үшээ. Цаг нь ирсэн юм шиг хөлөө гэмтээ найз болсон юм шүү дээ бодоод. Шууд хөлөө гэмтээ уудлаа за ажил хийхэ болон уудлаа найз сургуулийн хөгжлөөс орё гэж хичээлээ эхэлж байгаа. Тэгээд өсөө яваараа одоо болохоор найз сэтгэл зүйн юм чинь яг корона гарснаас хойш 10 сарнаас хойш сурж явсараад би Монголд хэмээд дуусгачлаа. Тэгээд одоо очих юм бол Монголоос юм аавна. Тэнгүүтлээ эндхийн шивэд явсан арай найз нь хэлхийн одоо хүчрэхгүй яг мэрэгжлийн сэтгэл зүйн академик төвшөнд бол яагаад гэхгүй. Тэнгүүтлээ ямар ч байсан нэг жоохон ажлыг болоод жоохон сурыг жоохон амьдралаа юм яа жоохон байсан ч болно. Үзэгчтэй уучлаарай би ингээд салтаанда гараа хийгээд хараад идэв юм яагаад идэв гэдэг шиг би байсаж яхад ингээд их яг өөрөө тэрийг мэдээд ингээд болчихгод байсаж яхад ингээд. За тэрийн сэтгэл зүйн талаас юу гэдэг хэлэх вэ? Нөгөө тэр яг үнэ одоо ингээд яаж тээ одоо байсаж яхад ингээд салтаанда имээд гарч нэг даарсан ч юм эсвэл рефлекс энэ талаар энэ зуршлын талаар юу хэлээж энэ одоо муу зуршилтай орны эзтэй хүмүүсээ энэ одоо ингээд байсаж байгаа. Өвөө наа ч юм болохоор юм одоо чи яг ямар төлөвлөгөөгөө ингээд нөгөө сайн юу эхлүүлж байгаа штэ. Тэгэхээр жоохон сандралтын байдалтай. Явандаа чи болчихно. Яагаад тэгэхээр хүний бие яг ингэж хүний бие яг тэгдэг. Яагаад тэгэхээр чи тэрийг бэлдэж тархиндаа кодлогдог байгаа. Шууд нөгөө нэг бичлэгийг эхлээд ингэж чад тэгэхээр ямар бэлтгэлгүй. Тэгэхээр жоохон юм биеийн нөгөө нэг юм бие барьцсан. Тэгээ нөгөө өөртөө ингэ итгэхгүй ч юм нөгөө юу л одоо бэлтсэн юм одоо итгэж байгаа. Өөртөө яг ярих юм дээр биш л те. Өөрийнхөө ярих чадвар дээр биш зүгээр нөгөө бэлдээгүй. Шууд ингэ хэлж болохоор за яач холоо эсвэл фейлдч болов эсвэл яана ч юм уу нэг жоохон тэгэхээр фейлдч яах вэ? Дүрчтэй шүү дээ. Энэ бичлэгийг заавал оруулна угаасаа. Яадчихсэн оруулна. Туршилтын юунд орсон уу? Манай найз нь ихний туршилтын компак хийсний 4 жилийн дараах туршилтын 4 жил болцоо. Би бүр одоо хүртэл нөгөө нэг тэр миний тэр нөгөө болсон явдлын доор комеди момент ирдэг байхгүй юу? Ямар удаан сул дуугалтай нөгөө л олон юмнууд ирдэг. Ярьж байна чи хэлдэг. Хөө төрөөд би чи 2 маамалцсан ойрхон. Харин тэгээ ийм хурдан. Жирэмсэн болоод би болцсон шнэ амар юутай хүндрэлтэй ч багтай айгу жимсэн багтай айгу тоноос моноос гэдэг л айгу тийм байсан. Одоо мартчихтэй. Тэгэл хүүхдүүдэд хараад адчихлаа. Одоо манай багч одоо 11 сартай шүү дээ. Тийм би 4 жил хөөх. Орчмоос төрөөд бас 3 жил болсон. Бид хоёр чинь анхны манай том ч бас 2 жоод ингээ ойрхон гарч байгаа нэг насны зүрх тийм. Бид хоёр чинь бас нэг 6-7 сарын одоо цаа беби мамаас 2 хүүтэй. Би 2 хүүтэй манай найз маань бас хүүтэй. Тэгээд удахгүй төрнө. Чи одоо төрөлтэй байгаа шүү дээ. Тэгээд сая чи хэллээ шүү дээ нөгөө сүүлийн үед ингээ цаг хугацаа аягүй хурдан яваад ах юм аа гэд. Би бас та эдээс асууя заяа. Та яг ингэж бодож ивэл комментээр бичээрэй заяа. Би эсвэл ганцаар ингэж бодоод байна уу? Амиас би асууж байна л да. Ковидоос хоошоо шүү дээ тий. 2020 оноос хойш битгүү. Амар сонир хурдан цаг хугацаа одоо ингээ бүр үнэхээр амар хурдан. Тэгэхээр яг тэр ковидын үед ерөөсөө ингээд нэг юм амар амгалан байсан. Тэр бурхантай нэр би нэг пост уушаа бурхантай ярьж ковидын 2-3 жилийнхаа амьдралынхаа хугацааг 2-3 жилээр сунгамаар байна бурхантай ярьж байгаа гэдэг шиг нэрээ би эсвэл ганцаар ингэж ботоогүй үстэй хүмүүсээ нэг хурдан одоо ингээ 2026 он ч гэж шиг юу юм. Яг юу гэсэн үгөө таминэ юу за яг хөө хүн болгол хэлдэг юу ч хийж бүтээгээгүй байхад чинь ингээл цаг хугацаа ингээл яа. Гэхдээ цаг хугацаа чи яахгүй бол цаг хугацаа чам хүлээгүй гэдэг лөө. Тэгж ярьдаг штэ. Надад тийг санагдаад юм. Та хэдэд тийг санагдаж чамд ямар санагдаж байна? Надаас тийг санагцаа. Амар хурдан хийж бүтээв. Нэг л сонин тийм нэг тийм өөр бүтээлгүй амьдраад ч асуух. Бид нэр ямар нэгэн өөр ертөнцтэй гів гэдэг амьдраад юм параллел ертөнц зэрэгэлтийн ертөнц чи яг нэрэ байна уу гиснээс энд үйлчлэнээс нууцлах хичээлээд байгаа ирсэн гэж хооронд чи би нэг юм ярьж л да нөө сайн хүүхдүүдийнхаа хувц махныг угаагаал нөгөө яадаг штэ би бүр нэрэ үнэхээр энэ яг үүндээ бууж өгчнө амар олон өрөөсөө амьснууд би одоо бүр үнэхээр зэрэгэлтэй ертөнц гэж байдаг бол чи нэрээ гараад иргээ би бүр гэртээ байж байгаа бүр нэрээ үнэхээр нагаад үнэхээр хаана би хаана гэж хэлэх үү одоо хүмүүс чичтийн тэр би бод заримдаа бас нөгөө хүмүүс ингээд тоос масаа хошин шиг болгоод гисэн чинь хайч шууд би хэлье
Гор хүнчлийн даав даамд угаад штэ. Тий. Хүнчлийн даав угаахтаа дандаа тэр доор нь хийдэг нөгөө амсар нөгөө онгойлгодог онгохоос тэр дандаа давчилж угааж. Тэгвэл тэрнээс дандаа булан шигдсэн байхгүй. Тэгээд харин тэгэл хүнчлийн давгаа хийхдээ яаш амьттай шууд хүнчлийн ингэ сэгсрэхгүй л ойлгомжтой зү. Тэг байхгүй штэ. Байхгүй. Байхгүй байна. Бэга үзээрэй. Би бүр тэгж 2 3 залж яасан нөгөө амсрын бид нар нөгөө нэг хүндлээ гаргаж угаахтаа нөгөө нойрон хүнчлийн даавгаа зүгээр ингэ хэлээ угаачдаг штэ. Тэнгуут тэр завсарч амар хөргөн буланд хардаг хатаад шигдээ тэнд нэг хөргөн юу яц мэт юм лээ. Тэр 1 2 бол ойлгоно. 3 4 окей. Гэхдээ чинь 11 доор хаач 1 доор. Үгүй 1 доор биш ээ. Ерөнхийдөө зүгээр ингээл сүүлдээ одоо би бүр өчигдөр өглөө цэцэрлэглүүн хүүхдээ бүр уур байд 2 өөр амьстай явуулсан шүү дээ. Үгүй нэрнгээсээ нэрээд тийг тоодгүй шүү дээ. Ижил бүр юм чинь тоохгүй л дээ. Гэтэ за яг аимсыг окей ойлгож जैन заа юу. Үгүй тэр халбах сэрээ хайчиж дээ. Тэрийг сэмтгүй. Халбах сэрээ яадгийг яг нэрээ үннийг хэлгээд ком авсан халбах сэрээ ингээд алгуулчих жоохгүй. Тэр яг яадыг би бүр гайхад үнэхээр бүр сонио. Одоо танаа хоёр жоох момчтой цаад хоёр чинь өөрсдөө тоглоомыг тоодгүй шүү дээ. Одоо миний уусан пивний лааз унтааны шил лаазмаа өшөө тэр халбах сэрээ мэрээ тэр дотор байгаа түнхэн шанага мангал хамгийн юу штэ гой тоглоом нь угаасаа. Яг тэр тоглоомнуудыг л бүүнээрээ нэ зөө. Намайг бодвол одоо том охин манай найз чинь 16 17 манай эн чинь намайг очоод 17 10 одоо удахгүй 18 хүрэн тий. Юу лээ би чинь 16 заад төрсөд манай охин чарт. Юу яриад байгаа юм бэ намайг ч юу лээ 18 насны төрсөн өдрийг нь би миний очдөг чинь 16 юм уу? Би тэгвэл 18 насныг юу яцсан? Намайг ээж жамахт ээж хойлоо өгшин болсон чамдтай чав болцсон шүү гэх юм би бүр гайхаж чавгчтай. Чавг гэж чи одоо нөгөө иддэг чавг штэ. Чав гэсэн чи тийм яагаад чавг хойлоо өгшин боллоо. Юу гэсэн чав юу гэсэн золон шүү гэж хэлж байна. Чавганц хамттай чавганц. За. Чавганц тэрийг чавг олно ш хойлоо гэнэ хөвшин болсон чамдтай чавг гэж ярьж байна эднийхэн эдний үеийнхэн за чи монголоор саримдаа үе сайн өгнөөс хэлнэ ш. Гэхдээ одоо энэ ямар үсэг дээр чи яваад байгаа хин ч одоо Gen Z бол биш тийм үү? Хортой чи одоо ямар үсэх нь үений гэж үений зээнд орно нэцтэй. Бид нар чи одоо бидний чи үеийнх одоо сая дээрээс чинь байхгүй өлөг гөрүүлэх гэдэг юм уу? Би ч одоо бас арай ч өлөг гөрүүлэлт орохгүй би ч одоо 90 оны яг завсар төрсөн юм аа. Өлөг гөрүүлтийн заавар бахахаа гэх тийм дээд мэдгүй. Чи суулж байгаа сонсч байсан уу? Ер нь тийм нэг тэр дууг чи би аягүй сайн санаж байна. Улаан тэгэд чи чаас улаан малгайтай эдэргээд дуу байдаг штэ. Үгүй. Биш тэрнтэй чи яг зэрэгцэж гарч ирсэн дуу ахгүй юу наад гөрөлийн гавлаа байна. Гэхдээ би тэрийг маш сайн санаж би тэгэхээр чи Столын 17 дугаар болгосон байл наад дууг чинь сонсож байсан. Үнэхээр би ч бас айгүй хуучны дуу мөн сонсчих манайхаа нэр би бүр одоо 60 70 80 яд оны ерөөдөө энэ pop rock баллацууд энэ Phil Collins, Molin, Bryan Adams, Richard Marx эдрийг намайг амар сайн мэднэ. Намайг биш ээ. Би айгүй сайн мэддэг эднийх. Таагүй ялан ирчихсэн сая гэж. Танаар ч одоо үйлчлцсэн юм уу ялан малчтай. Гурвал байгаа юм уу? Үйлчүүд байгаа л та. За ингээл хэлж дуусах багт ч л ингээл тандаа гараач. За яах үзсэн мөн өршөөгөөрэй гэдэг шиг. Ойрын үеийн тэгээд сонь сайхан юу вэ? Чи нэг дээр нэг айгүй би нэг дээр нөгөө дээр жоохон оноос өмнө найз охин дээр бас нэг ирчээд яг тухайн үед чинь амар их тийм сенсацтай Монголд чинь би ч юм бол ерөөсөө Монголд олж байгаа бүх юмнуудыг өстой баг байгуу мэддэг баг. Тэгээд манай найз бас хэлчихсэн яана нөгөө эн чинь осорж юмаа өстой нэрээ өнгөрсөн байна шүү дээ. Яасан тэр талаар нэрээ жоохон эмзэглдэг талын нэг хальтны юм жоохон яг хоёлаа. Арай нэг амар дарк биш тэр чи 12 сарын дундуур уу? Одоо нэг тэр авцаалах оны өмнө ямарч лээсэн. Тэг чи тэрэн дээр амар явцсан тий. Би ч осорч амаагүй нөгөө яг нөгөө монголч одоо жишээлбэл энд чинь хүний эрхийг дээдэлж чинь тий хүн жишээл би өрөөсөн нэг аимсан улаан нэг нь цагаан өмссөн нэг үсээ хараад буцны цаанаа буц авч хин ч хизээч намайг дооглол эсвэл галзуу солиод эсвэл би эрэгтэй хүн авч өмссөн байна уу эсвэл нэг эрэгтэй хүн эмэгтэй хүн авсан энд хүн хамаагүй ч тийм хүний тэгэл хүн тэрийг хараач юм уу тэгэл өнгөртөг. Хүнээс
тэгж байрж авч зодож модоо. Одоо би болохоор хэний хөөр хамт осорж байгаа би танихгүй. Гэхдээ бид нар чинь бас яг нэг корона гарсны дараа 19 он уу би хэнийг осорж байгаа нэг зодуулж модулсан яг нэг фэйсбુક дээр тавьсан багт нөгөө евро Австралид нэг Оги нөгөө цаад чи нөгөө одоо нөгөө Оги хийсэн Оги юу юу? цаад чи нөгөө оюутлаг моёднууд гэл нөгөө нэг гүнэд танихгүй. Би танихгүй шүү дээ. Би Австралид танихгүй тэр хөгнөж Австралид нөгөө Оги өмнөд нөгөө бутлын брэнд ягаад гэдэг. Монголын найз нь зүгээр холбогдоод үе танах юм сургалтаар хүн авдаг гэж би сонслоо. Ингээд энэ хүний виза гаргаад ингэ та нар авч болохгүй мүү? Туслаа чи хөөр хамнаа нэгэ зодуулаад энэ хүн барыг давхарч болохгүй. Хүний гарт өртгөө тэгээд би зүгээр л үнийг яагаад чи цаанаасаа нийл юм нөгөө нэг өрөвдөд идвсэн. Тэгээ биччихсэн чинь үгүй манайхаа ингээд ийм яг чиглэлээр яадгүй маа тэгээд тусалж чадахгүй нэ. Тэгтээ чи яг яадаг үгүй энэ тэр Оги тэгээд яг юугаар ч Монгол хэлний бэлтгэлээр хүмүүс авдаг. Бизнес гарч өгöd. Би тэгж ойлгосон. Тэгээ Австрали ингээд зөөлчилж өгдөг тийм юм. Би л тэгж зөөр ойлгосон тэр үед. Тэгээ буруу ойлгосон юм багтгүй. Тэгснээс юу энд ирсэн байсан бол энд одоо тэгэл бас адилхан. Тэгээ би жишээлбэл энд гэх юм бол найз нь тухайн үед бол надад чадвар авахгүйсэн. Би юугаар гэхдээ виз нь гаргаж би яг өөрт нь холбож зүгээр тэгж ярьчихсан хгүй. Тэгээ сая ингээд нас орсон амар өрөвцөн. Ямар тань юм бэ нөгөө тухайн үед ямар нэгэн аргаар ийшээ авчираад тэгэл энд явах дээрээ л хөрхөн ажил хийгээл өмгтэй хувцас өмснө яана тэмс дээр хэлийг авч илээ гээл. Юу нэндээ надад болохоор яг имзэглэж байгаа юм болохоор нөгөө тэр чи айгу олоодоо заадсан ямар нэгэн яг арх уудаг гэж болно. Тэгээд нас орсон байж болно. Гэтэ үүдэж архины хорлох юм. Гэтэ ямар нэгэн байдлаар тэр чинь задуулаад харигдлаган дээр гэмтэл авсан байж тэрэндээ амжираад нас орох юмд нас хүрсэн ч мэдгүй шүү дээ. Би л зүгээр тэгж бодсон. Тэгээ найз нь бодоод ямар имзэглэх яана энэ хорвоодоо бид нар нөгөө бибиндээ туслах. Заавал таних хүндээ таньдаг хүндээ туслах биш хамаатандаа туслах шүү. Ерөн зүгээр танихгүйчсан. Яг үнэ. Таахгүй бид нар хүн болж төрсөн чи би тэгэж та яанда би яг мэдсэн юм шиг амар санаа. Би тэрэн дээр бас ах 2 3 аим имзэглэж найз нь аим санаа тусалсан бол чамаг яаж байгаа юм биш зүгээр сайхан сэтгэлтэй одоо энэ эдгээр одоо нийгмийн цөөнх бүлгийн хэсэг бүлэг хүмүүсийг ойлгодог дэмжих нь хайшаа дэмжгээгүй шүү дээ. Зүгээр ойлгодог ийм хүмүүст арай нэг жоохон эвтэйхэн нийгэмтэй одоо жишээлбэл Европ ч юм уу энэ хүн Монголын болох босож байгаа зайлшгүй хүрхэн амтан аваад ирчих жаа болов. За бид нар зүгээр чиний юм бод та Монголд заяа бид нар хараа одоо зүгээр чи ингэ боддоо. За Монголд бид нэр хараа шинээр гарсан одоо энэ 17 iPhone 17 шинээр гарч штеп. Шууд л шинэ гарсан хүн хэрэгжилж штеп. Жишээлбэл нэг өндөр сэт гутал одоо 2026 оны гутал шууд модон оршин хэрэгжилж. Яагаад тэрнтэй адилхан тэр хүн эмэгтэй байна уу, эрэгтэй байна уу? Яагаад тэр хүлэн зөвшөөрөх юм бэ? Яагаад тэр хүн өөрийнхөө хүснээр хувцалж чадахгүй гэж? Заавал эрэгтэй бол боожготой олж төрснөөрөө тэр хүн эрэгтэй хувцлах гэсэн байхгүй шүү дээ. Яа бид нар гадны юм хэрэгжилж шít. iPhone-ыг хэрэгжилж जैन тий. Бүхэл энэ гадны юмуд хэрэгжилж шít. Яагаад гэвэл тэр хүн гадны орны хүн шиг Монголд тэр сэтгхүүг одоо болох хэрэгтэй байхгүй. Эрэгтэй хүн бол эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй. Баярлалаа. Энд ч одоо ресторан дүүрчлүүлж байгаа юм шиг байна штэ найзында. Осорч юмаа гэснээс минь найз нэрээ чи ер нь одоо энэ нийгмийн одоо энэ цөөнх одоо бүлэг гэдэг даашаа одоо энэ цөөнх хэсэг бүлэг одоо энэ трансгендер юу гэдэг хүүсийн одоо энэ лесбиан гомо гэдэг тэр хүмүүс байгаа штэ. Энэ талаар энэ эдгээр бүлэг хүмүүсийг ер нь одоо юу гэж ойлгодог вэ чихэн хайшин зүгээр нийгэмд яаж одоо тэр хүмүүс аятайхаа нэг эрхээ эдлээд оршин тогтнох вэ ер нь Монголын нөхцөлд бол аюу хэцүү байгаа бид нар харлаа шүү дээ ер нь бол тэгэхээр цаашдаа ер нь яг яах хэрэгтэй гэм бол энэ хүмүүс усгүй шээ яах одоо 1000 би дуурайгаад 1000 юм яриад цаанаасаа одоо хууль тогтоомж тэгээд яг нөгөө хувь хүн болгон л дор яг өөрсдийн гэсэн ухамсартай өөрсдийн гэсэн ёс суртахуунтай л баймаар юм. Тэр чинь л байхгүй. 1000 би эсвэл хэн нэгэн тий амар их мэдлэлтэй хүн 1000 амлаад тэр чинь юу ч хийж чадахгүй. Тэгэхээр бид нэрээс дор амьдарч байгаа өөрөө өөртөө л ер нь би бинийгээ хүн гэдэг утгаараа харилцгаая л гэдэг тэр чинь л байхгүй. Заавал тэр хүн яах вэ? Эмхтөний. Одоо нэгэнтээ төрцөн юм чи ямар хүн хувь тавилангаа сонгож зүрхгүй гэдэгтэй адилхан. Амар хэцүү байгаа. Хүнд шоглуулна, дээрлэхүүлнэ, доромжлуулна тэр чинь сайхан биш шүү дээ. Ялангуяа Монгол шиг оронд тий. Биш харин сэтгэлийн хаттай амар мундаг гэсэхгүй.
тэрийг жоохон нэг өргөөд жоохон зүг залаа явсан бол би тэгээ нөгөө нэг хэллөө заадгаж нэг коронавигийн дараа нэг батгалуулсан гэдэгт би бүр амар имзлээ. Би танихгүй л дээ. Танихгүй. Намайг би тэр нөгөө нэг Австралид гэдэг нэг огийн штэ. Заадгаж бас танихгүй. Гэтэ би зүгээр сургуулийн юм аа би заадгаж айгу мундаг хүн. Тэгээ нөгөө нэг ямар лаг хүнтэй бицээ. Нөгөө нэг огийн хийсэн юм хүн бицтэй нөгөө би нэг танихгүй. Тэгээ цааш нөгөө сургуульд явуулаад Монголоос Австрали руу нөгөө нэг мэрэгжлийн дагуу нэг хүмүүс бэлдээд Австрали ажиллаж байгаа юм тийм юу зөөлчж өгдөг тийм яц. Би яг бүр ойлгосон байна. Яг тухайд би ялгыг тэгж ойлгоод олборчээс ахгүй. Сайн уу ингээд чи энэ нэг Австралид тусалж чадах уу? Хөр хамтын өнгөд бинд жоохон хэцүү байд юм байна. Чи ингээд тусалдаг бол нөгөө ажлын шуумаар ингээд виз авч наач амьдруулвал эзэн эзэгтэй хүний гарт. Яагаад ч би нөгөө танихгүй мөртл зүгээр тийм туслах гад. Тэгэхээр надад бол тийм боломж яахгүй болчихлоо. Тэгтээ чи ямар сайхан сэтгэл юм. Би зүгээр юу руу зүгээр чат руу бичсэн юм уу тий? Би тэр хариулж нү тий? Хариулсан. Би болохоор тэр үед юу яатсан юм нөгөө нэг таадханаас чинь нөхөр нөгөө нэг сургалт явуулдаг англи юуны. Би яг тэр ингээ нөгөө мэрэгжлийн юу хичээл авсан үзчихсэн байхгүй яг коронавигийн дараах байхгүй. Коронавигийн дараах нь юм уу? Тэгээ би яг тэрийг ячаад холбогдоод чи ингээ тусалж чадах уу? Энэ сургуультай юм хүний гарт өргөдөх юм шиг санагдаад хамаа. Би зүгээр л туслах гэсэн би танихгүй. Огийн ч танихгүй. Тэгвэл ихний цаад яна уучлаарай станараа тийм боломж байхгүй шүү дээ. Ингээ хүн болгоно юм гэдэг. Чи гэхдээ яг нөгөө талигаа чи бол айгүй юу ийц ер нь түрүү нэг хэлээдсээр нэг хоёлоо бид нар авч илүү яалаа нөгөө хизээ нэгэн цатхуурх хамт ингээд нэг хүн хамт ингээд яг тийм байхгүй тэр чинь бодуулаад яачих вэ дээ гэж бодчихсон гэсэн тэ нэрээ. Ер нь хүн өөрөө талчхарч байна уу ямар ч юм. Гэхдээ тэр эмгтэй одоо юм дамгаалч хүн тэгж хүн зодоол хүнд хор хуршиг учруулахаар байхаар хүн ер нь бол биш байхгүй. Яриа мараа тэр байгаа байдал нэг тийм жоохон юм бол явцсан бол тэр хүн бас хөөх амьдрах яжгүй сайхан боломж байсан байхгүй. За яг тэр хүн аашсан нэвтрээд монголчууд нөгөө тэгэл амар давраацсан мавраацсан гэсэн хамаагүй шүү дээ. Гэхдээ зүгээр тэр хүнийг зодох ирэх байхгүй. Гэмтэх ирэх байхгүй. Тэр хутгалцсан гэж мэдсэн юм. Тийм шүү дээ. Чин яагаад зүгээр л бусдад хүмүүсээ зүгээр 50 байлгач болтгүй бол хүмүүс тэр гомоо юм. Тэр чин л байна. Би одоо хэлээж одоо монголчууд ингээл iPhone 17 бол энийг ингээл гадаадын соёлыг ингээл энэ чи гадаад шүү дээ. Ингээл энэ чин гадаадын монголчууд хэрэглээд байгаа хэрэглээлээ. Гадаадын утсыг, гадаадын компьютерыг, гадаадын хувцсаар ингээл өмсөөлэн. Тэгвэл яагаад гадаадын сайхан соёлыг нэвтрүүлж болохгүй гэж. Яа энэ хүн чинь гадаад дэлхийн нийтээр энэ нөгөө ижил хөөстөн тий ямар н одоо энэ нөгөө одоо нөгөө нэг бэлгийн цог. Тийм. Үгүй ер нь гаж юм одоо бэлгийн одоо юу тий яагаад эрэгтэй хүмүүртлээ эмэгтэй өмш хувцалсан эмэгтэй мөртлөө эрэгтэй болсон яагаад тэгж болохгүй. Тэрийг зүгээр гаж жоохтой уусаа нэ одоо ерөөхдөө зүгээр нөө тийм. Тэр тэр хүнд ямар цаад болж байгаа юм бэ? Ямар хүүхдийг нь ямар очоод чи лесбийн юу болчих гэдэггүй ч гэж үгүй шүү дээ. Тэр чинь амар тийм буруу юмарч байгаа. Чи энийг хийснээр миний өвөгдөд мөө үлгэр дуурайл гэж юу. Тэр гэр орны үлгэр дуурайлыг бид нар нэг бичлэгээ тэр хүнийг эмэгтэй хүний хувцас өсрөд ихгүй. Би тэгтээ сайхан нэг хүний ярьж байгааг сонссон. Одоо жишээлбэл одоо энэ инфлюенсерүүд гэдэг хүмүүс байгаа шүү дээ. Одоо нөлөөлөгчд эдгээр дотор ингээд хэрвээ наад би одоо бэлгийн цөөнх одоо орсон лесбийн трансгендер ч юм уу юм хүн байлаа гэж бодоод хүүхдүүд тэрийг үзээд эн чинь гоё юм байна гэсэн тийм сэтэл авах ч магадгүй гэдэг байгаа байхгүй. Энийг сэтгэл зүйн талаас нь яг юу гэж тайлбарлалт ер нь. Агнаасаа тэр хүн төрөлхөөсөө л тийм болж одоо цаанаасаа тийм сэтэлтээс юутэй төрөөг бол тэр хүн шууд тэр хүнийг хараад би эмэгтэй бол гэж бодохгүй шүү дээ. Тэр юм гэдэг чинь цаанаасаа эхээс төрөхтэй тэр чинь ингээд одоо олтмолын төрөмлийн тэр чинь яг сонирхлын юм бид нар жишээл би эрэгтэй хүн шууд болъё гэж бодохгүй шүү дээ. Эрэгтэй хүний нууц гоё юм би энэ хувц өмсөх эрэгтэй юм шиг болно гэх. Тэр чинь цаанаасаа төрөлхөөсөө тэр юунд тэрч өөрчилж байгаа байхгүй. Тэгэхээр шууд ийм хүмүүсийг хараад манай хүүхдийн хүмүүжил нөлөөлнө гэж ярьж байгаа. Тэр аав ээж амар буруу ярьж байна үү те. Одоо ялангуяа 21-р зуун бид нар 26 онд амьдарч байгаас бид нар илүү одоо мэдээлэлтэй те шууд тэгэж ярихаас ичмээр байна. Ер нь бол одоо нөгөө хин чаймын шиг нөгөө чихэр сурчлаа гэдэг шиг тий тэр үдж байгаа хүүхдүүдийг ээж аав нь л хүмүүжилж байгаа болохоос шээ ямар чаймын ямар гэрт нь очиод чихэр өгч байгаа юм. Тэрийг хүүхдтэй адилхан гэж өдрийн орлого тийшээ 7 өдрийн мөнгөөр миний хүү энийгээ авна уу гэхдээ
7 хоногт нэг удаа чихэр иддэг. Одоо ч бол энэхийн сайхан юм авъя л дээ бид нар. 7 хоногийн хагас өдөр болгон хүүхдүүд чихэр идэх. Одоо чихрийн өдөр гэдэг. Тэр шиг Монгол тэр гоё юм дэлгэрүүлчих. За 7 хоног заавал энэ шиг хагас өдөр биш. 5 өдөр оройж олж штеп. Сайхан дураараа чихэр идээд гэртээ гоё кино үзээд аав ээжтэйгээ. Яг зүгээр тэрийг л авчил гой юм би яг нэг юм манайхаа нэрээ. Би бол нэг хурах нөгөө нэг програм би нэг хиний юу үзчихлээ сонсчихсан чинь ингэдэг гинэ хүн ер нь тархиа ингээд хуурах хэрэгтэй гэдэг гинэ. Өөрийнх нь тархи жишээлбэл одоо шивэдэд жишээлбэл хагасаа өдөр ингээд хүүхд чихэр иддэгтэй адилхан. Өөрийнхөө за би 7 хоногийн нэг өдөр төгснээрээ пицца бууз хуушуур юу гэдэг салаатаа идэнэ. Бусад үед нь би нэг жоохон хичээд тэнгүүт нөгөө тархиа ингээ хуураад тархи нь ингээ за би дахиад нэг өдөр 2 өдөр хичээчих юм бол би нөгөө бууцаа идчих юм байна нөгөө пиццаа идэх юм байна гэж боддог. Яг тэрнтэй адилхан саний нөгөө чиний яг хэлдэгтэй яг юу санал нийлээд байна л да нөгөө яг л одоо ингээ тогтчих хэрэгтэй те 5 өдөр нэг юм. Би бол ер нь тэгж боддог. Гадны энэ сайхан машиныг хэрэглээл, компьютерийг хэрэглээл те ингээл бүхэл цаг үедээ монголчууд бол ялангуяа шүү баар те хөгжим тоног төгөөрөөс бүх идэл хэрэглэж байгаа бол хизээч соёлын орчин юмс хоцродгүй байхгүй. Яг тэрнтэйгээ адилхан хэрэглэж байгаатай адилхан сэтгүүгээс адилхан юу вэ хөгжүүлмээр байна. Мэдээлэл уншаад тэрийг чинь одоо улс одоо дэлхийн нийтээрээ хөлөөмжшөрсөн юм заавал Монголд яагаад чи юм уу хүүхэн шиг гэл зодоол те чи юм уу эмгтээ уцалж ийн гэл ингээл зодоол нүдэл гэмтэх хэвээр юм. Тэр чинь бол юм тэр бол хамгийн ямар муухай бүтүүлэг хүний эрхийг зөрчсөн хичээл амар нөгөө нэг ичих хэрэгтэй нь ер нь бол тэр талтай би бол гэж байна. Тэгэхээр сайн нөгөө бит хоёрын микрофон нэрээ гинт миний нөгөө микрофон энэ ажиллаж байна уу? Ажиллагаа болсон баахан микрофонгүйгээ өчнөө ингээд минут ирсэн байсан. Түрүү уг нь маш их гоё юм ярьсан манай аймаа. Тэрнийхээ нэг хайл одоо жишээлбэл нөгөө би намаа нөгөө манай одоо үдчихсэн үзэгчд маань гадарлаа штэ мэдэн штэ одоо нөгөө гимтэрийн одоо тэр нэг хаалт юм хүмүүстээ одоо подкаст нэг ярьдаг байсан штэ та бүдэд нөгөө тэр яг нөгөө документ үзэл та бүд зүгээр орчуулаад ярьчихсан байхгүй. Гэхдээ нөгөө жоохон гигийн төсгөлтэй эхлээл нэг адармаатай амьдралаар явж байгаа л хүнд хэцүү замыг туулаад гонигтай явж байгаа гутаа сүултээ ингээд зөв сайхан замдлыг олоод аз жаргалтай төгсдөг тийм түүхүүдийг би ярьдаг байсан. Бас бусад бас нөгөө нэг алан малгатай юм бас өөрөө би сонсч л байсан л да сонирхолтой болт учраас тэгээд тэдгээр ингээд нөгөө хүмүүс биш үү тэр гимт хэрэгтэнгүү дандаа л нэг бага насны драма яасан бүлэдүүлжсэн бага наснда зин одоо маш хүнд гимтэл шарах марах зөрчилтэй авсан ийм хүмүүс дийлэнх нь байдаг учраас тэр хүмүүс том болоод бас л ийм одоо аав нь архиудаг байсан бол том болоод архиудаг ч гэсэн аав нь зоддог байсан бол том болоод муха хүчирхийлэгч ингээд тэ болчдөг иймэрхүү үзэгдлүүд бас байдаг учраас тэр нь одоо сэтгцийн одоо өөрчлөлтөнд одоо тэр бага насны нөлөөлөл нь том болж байгаа хүнд нь нөлөөлж гинүүл гэж би асуугаад авахгүй би жоохон уртаар асуучлаа уучлаарай. Ер нь тийм байж болох уу? Тэр муу одоо буруу юу эсвэл хүн өөрийгөө нөгөө нэг гоё засаж явах хэрэгтэй гэж чинь гоё ярьсан шүү дээ уг нь тий. Одоо юу ярьснаа найз нь юу ачлаа өгцсөн байна уу? Гэхдээ ер нь бол тийм байж болно. Гэхдээ би бол тэрэндээ санал нийлдэггүй. Одоо бага насны травмаасаа болоод гэмт хэрэг хийчлээ. Тэрийг бол өглөөд зөвхөн юм тий. Надад хүн болгонд травма байдаг. Ер нь бол надад ч байж болно шүү дээ. Хүн ерөөсөө травмагүй хүн гэж байхгүй. Надад ч байдаг. Гэхдээ драма гэдэг чинь ерөөсөө байнгын цаг тутам те секунд тутам өдөр болгон тутам бодогддог байхгүй хүнд. Тэр чинь мартагдсан байж дээ. Энэ 10 жил 20 жилийн дараа. Харин нэг тэрнтэй ойролцоо юм гараад тэгэхээр нэр нь надад юм тохиолдож ирсэн байж тээ гэж хүн бодоод ч юм кино үзэж өмсөл нэг юм сонсоо. Нэр юм тэр хүн үедээ гониглаад ингээд тэр нүс ерөөсөө өдөр шөнөгүй тэр травмагаа бодоол ч гониглаад тэгснээл би чамайг яргаланд нам би яргалж ирсэн гэж юу нүггүй байхгүй. Эрүүл сэтгэл зүйтэй хүн бол хизээч тийм юм байгаа. Тэр бага наснаа гимтсэн байж болно. Гэхдээ тэр чинь насны одоо цаг хугацааны ихээр ер нь эмчлэгдсэн ер нь бол байх магадaltaй. Тэрийг одоо шал үзчих гимт хэрэг хийсэн хүмүүс ингэдэг байхгүй. Өмбөөлөгч нь өмбөөлөгтэй. Би энэ хүн ингээд бага наснаа л ингэсэн болохоор одоо ийм хэрэг хийжлээ үгүй шүү дээ. Тэр бол зөвхөн ялахын тулд өмбөөлөгч яахын тулд тэр хүний чинь гэхдээ тэгэл нөгөө нэг юугаар тест өгөх юм хүн 90 сар болж ерөөсөө бага насныхаа драмуудыг тэгээд байдаг. Тэгэхээр үгүй шүү дээ. Би бол тэрэн дээр та нэрээ 100% ер нь тийм санал нийлэхгүй байна. Яана би энэ тал дээр найзтайгаа жоохон зөрчилтэй юм байна. Зодтолтой байлаа шүү. Ийш энэ тал өрөөрөө. Өнөөрэ яг байж болно.
шууд тэрийг үүсгэж юм биш. Гэхдээ ер нь чинь хүн өөрөө мартыгээд мартчихдгүй юм бэлээ. тэрийг бол мэднэ. Чинь чи түрүү хэллээ шүү дээ. Ижил төстэй юм гараад ирэнгүүт шууд угаасаа ингэ санаа автоматар тэр хүний зүгээр шууд бүр ингэ зүгээр хар нүд бүрхчихэж байгаа байхгүй юу? Надад ч гэсэн байгаа л да. Гэхдээ би тэрийг хийж байгаа нэрээ ярихаар бол ярина. Зүгээр л мартыгээл мартчихдаг бол ямар сайхан бэ? Мартдаггүй юм нэ за. Мартагдахгүй гэж болно. Гэхдээ чи тэглээгээд мэдээж муу юм болохгүй л те. Харин яах гэж амьдарч байгаа хүн нэг л амьдрын тийм тэгчээл би стандараа энэс бага насны намайг гэж би ч яг адилхан юм болныг явж бол тэр хүн юм тань хүн байхгүй. Яах гэж төрсөн ухаарахгүй шүү. Хүн бол төрсөн тэр гавья тэр энэ агшин энэ гоё юм мэдчихгүй зүгээр хүн тамлахын төлөө өшөг авахын төлөө төрсөн юм шиг нэ тэр чи өөрөө жоохон хадуураа явчлаа тий сайн нэрээ. Тий өөрөө ямиг өрн өөрөө л амьдралыг алчин гэсэн үг шүү. Гэхдээ ерөн зүгээр надад шууд өмгөөл одоо тэр хэм тэргээс өмгөөлж байгаа юм бол шууд бага наснд юм болохоор ингэсэн гэдэг чинь тэр амархан юмар зүгээр ялахыг хүсэж байгаа юм. Тэгэнгүүтлээ одоо чи зүгээр бодол юугаар тест дээр энэ хүн ирүүл гарсан гэлэгдэж. Тэгэхээр чи худлаад нийцгүй байгаас тийм. Өмгөөлөгч нь энэ хүн ийм хэрэг хийсэн болохоор бага наснд трама хийсэн юм байна тий. Тэр нөгөө цуул аларч байгаа юм ингээд муу хүмүүс байгаа байхгүй тий. Юмар ингээд тест хийсэн чи ийм өрөөс харуул ухаантай байгаа. Зүгээр нөгөө нэг трамагаа мартахгүй байх асуудлыг би түрүү ярьсан шүү нэрээ. Тэгэхээр чи өөр бол явчихсан хэрэг чинь арай жоохон нэг юмны хоёр талаас ярьчлаа. Трамагаасаа болоод ийм хэрэг үлдэж байгаа бол та бол муу хүн тий өөрийгөө засаж тэрийг энэ хор ертөнцийн одоо юу гэдэг нэрэ жиний хэлдгээр амьдралын утгаач энэ хор ертөнцийн ирсэн тэр юугаа мартчихвал өөрийнхөө юм ингэ чихчих шүү дээ тийм лөө чих чинь арх усах хүн нөгөө муу юм хийчээд буруу юм хийчээд архилуу чихтэй адилхан гэдэг тийм үү ер нь одоо жишээлбэл одоо трама гэдгийг бас зөвөр гоё амьдралдаа хэрэгжүүлж болж байгаа. Би одоо жишээл үзэж байна. Бага наснда надад бас юм ойрын дүү маань хүрээд тэгэл одоо бага наснда гэр бүлийнх нь уудаг мал тэр ууж иддэг хүнийг чихэрсэн амьдралдаа эзэж өөрөө уучдаггүй шүү. Тэр чинь ингээд зөв юм ингээд тэр чинь жинхэнэ драмаг өөрийнхөө амьдрал дээр ийм юмыг чихэрсэн хүний тэр түүнээс би ингэж задуулж нүдүүлжсэн би ууж гэдэг уугаал харж тэр чинь үгүй байхгүй. Тэр өөрсөө юмыг яаж харах үнцгэл өөртөө. Тэгэхээр яг олон тийм байна. Тэгэхээр шууд тийм байна. Өөрхөдөө энэ хүн тэр яалч ч үсгэцэн бас гимтсэн бүр үнэхээр одоо бидний одоо ингээд шах идэх шиг зүрх байгаа шиг уушиг бүр өвдсөн шиг яг ингээд нөгөө сэтгцэн үнэхээр эмчилгээ авахаас нааш идэхшгүй тийм өвчин болцсон бол бас байгаа ч тийм яг. Гэхдээ арай өөр л юм байна. Өөр нь тийм байна. Шууд өгөөсгүй тэрийг тийм үнэнч байна. Тийм биш мөртлөө хэрэгжээд тэр л байгаа ч гэж байгаа ч юм. Тэгэхээр тэрийг одоо гэмт хэрэг мэдхгүй. Надад бол тэрнээс болоод гэмт хэрэг хийж ийн гэдэг бол үнэхээр би одоо муу станаас ойлголоо. За тэр бол найз наадтай санал нийлэхгүй гэж бодож байгаа. Окей. Яриул айгүйх энэ талын яг дараад хийж байгаа тусгаалan одоо тэр нөгөө гэмт хэрэг хийгээд байгаа цэцгийн өвчтэй бага насны травмаасаа болоод буруу болохгүй зүйл хийцэн хүмүүсийн талаар бүр тусад нь яг ингээд нэг ярих хэрэгтэй юм шиг санагдаж байна. Чамаасаа ярьсан чинь тийм. За тэгээд зөндөө уг ярих сэдв бэ. Тэг өнөөдөр ямар ч лсэн зүгээр камбэк хий гэсэн чинь жоохон dark side руу орчлоо гэдэг шиг. Тэгээд л гэж битэр чинь шууд хэлсэн чинь бүр тэлгаж яриад тэгэл нөгөө хөсмөс яриад сүүл рүүгээ одоо нөгөө драма бол явчлаа. Энэ бол яг бидний айгүй том өргөн сэдвэлтэй. Яалтчгүй 1 минутанд ч яхад хэцүү бас тийм гаргалгаа яг тийм юм гисэн ч юм бас одоохондоо байхгүй зөв дуусшгүй сэдвгээд ойлгочод болно гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл үтсэн та нартай нэрээ маш их баярлалаа. Би ч одоо яг үндэ бэлтгэлгүй найзандаа ороод яг ямар ч хэлсэн микрофоны ямар ч заагаад ирсэн. Тэгээд хийх үг хоёлаа игээд хийгээд гэсэн нэг уртаан хугацааны дараа ингээд бас нэг камерын өмнө суух чинь бас нэлээд жоох юу юм бэ. Тэгээд яг та бүгд маань намайг болон манай найз бит хоёрыг нэг ямар маягтай ямар ингэж суугаад тэгээд нүүр амт яаж ийсэн гэсэн юм бич болно. Окей. Тэр нэг айхтар бити шүүмжлэрээ гэж гуй. Ямар ч лсэн плейлисттэй болж байгаа би болъё гэж бодож байна. Тэгээд нэг ингээд найз нөхдөндөө зочилтой нэг talk podcast. Окей. За тэгэл нэг ярьдаг нөгөө үндсэн бас юм ярнаа.
яриа гэж бодож байгаа биш ээ. Ер нь хэрэгжүүлнэ. Дараагийн удаа бид хоёр танаад ч очилж очиж магтгүй. Тэгэхээр одоо өнөөдрөх юм танаад. Тий. Тэгээ бид хоёр нөгөө ээжийн ажлуудаас аюугаа таашаал авдаг гэдэг шиг нөгөө ээжийн ажлуудаа бас аюу хийж байгаа. Би бол аюух гоё ойрхон нөгөө сая 2 төрсөн болохоо тэгээд найз нь бол ажил айлзаар. ажил айлзаарлцсан маа гэдэг. Ямар ч байсан ингээд манай найз гэр орно аюу сайхан авч явдаг. Гэртээ ингээд сайхан тухтай ингээд намбаагаал байждаг юм юмтайгаа. Тэгээд түрүү хэлсэнтэй нөгөө өөрөө юутай YouTube channelтай энэ доод бичсэн. Тэгээ 3 жил даарай. Тэгтээ найз нь хам ус. Чи тэгээд юмаа хийрээ заяа. Холхон найдлан жилийн өмнө хэлсэн. Ичээд. Ичдэг юм аа. Би ч гэсэн одоо бас жоохон ичэлтийн байдалтай л юм. Ичээд устгаад нэг жоохон юм болсон. За тэгээд дараа нь чин дугаар дээрээ уулзъя гэдэг үлээ. Зэрэг хэлэх юм байлаа. Манай найзын хараа айгүй эмхтэл ингээд сууж мууж байгаа. Би тэгсэн чи одоо баг одоо бисийг сул тавиад одоо юугаа дуусчих уус би зүгээр шууд аваад ингээд ямар муухай нэг ч гоо. Монголчуудаа би ч сая сүлийн инээс жоохон сони инээсэн үгүй юу гэдэг шиг. Би яс жоохон тэгсэн үгүй юу? Яа. За окей. Тэгээ бүгдд нь 2026 биш ээ юу лээ? 26. Биш ээ 2026 онд эрүүлийн өвчин зовлонгүй ажил үйлсэн сансан сэтгчсэн бүтэж явах болтугай гэсэн тийм сайхан өрөөлийг төвшүүлье. Гол нь хайр дурлал. Гол нь заяа одоо нөгөөт чи айл утгах дээр яг тавих чинь нөгөөт чинь. За тэгээд та бүхэндээ бүгдэнд нь хажаал сайхан бүхний хүсээ өрөө. Энэ хүртэл үзэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай. Тэгээд зэрэг хэлэх юм. Юу яа гэсэн штэ хоёлоо дараагийн дугаар хүртлээ түр баяртай шүү заяа. Зэрэг хэлэх юм байлаа. 1 2 3 дараагийн дугаар хүртлээ түр баяртай. Баяртай.